Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт. Нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалт. Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогчийн зэрэг гориглогч нь ихтэй сургуулийг нэгтлэн бодогчийн мэргэжлэр төгсөж, мэргэжлэрээ 2-оос доошгүй жил ажилласан. Ихтэй сургуулийг санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлэр төгсөн нэгтлэн бодогчоор 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Мэргэжсэн нэгтлэн бодогчийн 4 жилийн эрх олгоход дараах шалгалтууд багтана. Сорилт шалгалт, мэдээллийн технологи, ур чадвар, мэргэжлийн англи хэл, ёс зүй, мэргэжлийн үнцэн, санхүүгийн тайлан гаргах арга зүй. Үндсэн шалгалт. Хууль эрх зүй татврын бүртгэл 1, санхүүгийн менежмент 1, аудит ба баталгаажуулалт, санхүүгийн тайлагнал 1, өртөг ба гүйцэтгэлийн удирдлага. Шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ? Мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтанд бүртгүүлэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж онлайнаар материалаа илгээнэ. Шалгалтанд оролцогч нь Dynamic Zig Mon ICP-ийн систем рүү өгөх шалгалтаа сонгон бүртгүүлэх ба хавсралт материалыг хамтд нь илгээнэ. Мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрхийг 4 жилээр олгох. Мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтын бүх шалгалтыг амжилттай өгч тэнцсэн иргэнд Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын удирдах зөвлөлийн тогтоолоор Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрхийг 4 жилийн хугацаатаагаар олгоно. Мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрх сонголт. Мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрхийг 4 жилийн хугацаатай авсан гишүүн нь эрх авснаас хойших 2 дахь жилд эрх сонгох сургалтанд заавал хамрагдана. Харин 4 дахь жилд хугацаагүй эрх олгох сургалт шалгалтанд хамрагдаж тэнцснээр Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэжсэн нэгтлэн бодогч болох юм. Мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтын хөнгөлөлт, чөлөөлөлт. SSA-ийн шалгалтуудаас амжилттай өгч тэнцсэн тохиолдолд тухайн шалгалттай дүүцхүүц хичээлийн шалгалтыг чөлөөлнө. Монгол Улсын татврын мэргэжсэн зөвлөхийн эрх авсан бол хууль эрх зүй татврын бүртгэл шалгалтаас чөлөөлнө. Хэрэв та SSA-ийн жинхэнэ гишүүн эсвэл дэд гишүүн бол зөвхөн хууль эрх зүй татврын бүртгэлийн шалгалт өгнө. Гадаадын иргэнд Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрх олгох. Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын удирдах зөвлөлөөс хүлээн зөвшөөрөгдсөн улс орны мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрхтэй гадаад иргэн хууль эрх зүй татврын бүртгэл шалгалт өгөх ба тэнцсэн тохиолдолд Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрхийг хугацаагүй олгоно. Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт.